Бүсгүй минь чи яг одоо л бод. Ханьсан эрийн чинь харц хайраар дутаж гуниглахад. Хажууд чинь байгаа мөртлөөл санаа алдаж шаналхад. Хизүү байсан ч хэлэхгүй дотроосоо нурж илэгдэхэд. Хэнцэр ганган бүсгүй чи юу бодож суун вэ? Ирхэлж тунирхах бүрдээ ингэрт нь та наалтдаг байж. Илдэвлэж уурлаж айшлахтаа үгний хатууг хилдэг юм байж. Эр хүн юм чинь твчгэл ёстой гэж хатуурхдаг байж. Эвэлж ганцхан удаа аргадаад уучлал гуйж үтсэн билүү. Бүсгүй минь чи юунд гомдох вэ те? Танил төдий бүсгүйтэй нь хардаж мөшгөж хэмэлдэг байж. Танхил багын найзууд нь хөөх шахын түлхдэг байж. Таарснаа л өмсөд гарахт нь өрөвдөж ганцхан удаа бодоогүй байж. Таны мэдэлд бүрэн байх ёстой цэрэг шиг л бодож тушаадаг байж. Бүсгүй та хэний нөхөр татаарах нь вэ? Уучлаарай бүсгүй минь. Чи даварч байна. Угаасаа л миний зөв юм чиндээ гэж бодож байна. Андуурч байна. Уйлах, уурлахаараа л бид тэднийг айлгаж байна. Уучлал, ухаарл бүсгүйчүүд бидэнд хэрэгтэй юм байна. Ханчин чамд хайртай. Хайр нь хөрчихвээ. Халамжаар битгий дутаа. Харц нь гунихвээ. Хайраар битгий дутаа. Хаяа зүгээр л тэрвэрчвэ. Хачин их баярлдаг юм. Хажууд нь суугаад сонсож бай. Хандаал тэднэр чинь эрхэлдэг юм шүү дээ. Ядраад эрэхт нь ядаж инээгээд огтж вэ. Яах вэ? Заримдаа наригч цэнгэг битгий цэнгэл. Ялж ялагдах хорвоогийн ээлжинд чи л ханигаа аргадна шүү дээ. Бэр чадал нь хансан бар шиг ирвэлаач. Бүлээн харц халуун хайранд чинь зөөлөрдөг юм шүү дээ. Бүсгүй минь. Яг одоо чи бодоод үз. Утгын чандад ухаан тэлмүй. Ухаарлын адагт үнэнд хүрмүй. Яруу найрын уран зохиол та бидний ухамсарын гэгээ